Сэтгэл зүйн өвчтөй нэгэн гой биетэй болж алдар нэртэй болохын тулд бие сүтгэн. Гэвч түүний дараагийн сэдэж буй төлөвлөгөө нь бүх хүнийг айлгах болно. Killian Maddox мэргэжлийн бодибилдингийн тамирчин болохыг мөрөөддөг. Тэрээр бие барих чадваргүй ууртай нэгэн бөгөөд хөгшин өвөөгөө асарч амьдардаг. Оройн хоолндоо Killian дор хаяж 10 өндөг бас их хэмжээний мах идэнэ. Түүний өрөөний хан дээр түүний шүтэн биширдэг алдартай бодибилдингийн тамирчингийн зураг өлгөөтэй. Түүний сэтгэл зүйн докторгүй бөгөөд дуу хоолой сонсох параноя болон шизофрени хам шимжтэй бөгөөд хар дарж зүудэлдэг. Тэрээр сэтгэл зүйчтэй хүртэл хүний гавлыг хаглаад тархийг нь шүл шиг ууж идэх тухай боддгоо хэллээ. Killian өөртөө стероидууд тарьдаг бөгөөд чөлөөт цагаа ихэнхдээ фитнест зарцуулдаг. Түүний хамгийн том мөрөөдөл бол бодибилдингийн од Brad Vanderhornтой уулзах бөгөөд түүн рүү өдөр бүр захиа бичдэг. Нэг тэмцээний өмнө Killian айдас ихтэй бөөлжсөн боловч өөрийгөө цэгцэлж итгэлтэй инээмсэглэн тайз руу гарлаа. Тэр бүх хүчээ гаргаж гайхалтай булчин үзүүлсэн ч шүүгчт нь сэтгэлд нь хүрээгүй бөгөөд түүнийг тайзнаас болгоно. Манай залуу нэгэн жижиг супермаркетаас байнгын худалдаа авалт хийдэг бөгөөд тэр касчин Джесси талтай боловч тэдний ээлжүүд огт давхцдаггүй. Killian нэг л өдөр алдартай сэтгүүлийн нүүр царай болохыг хүсдэг. Тэр удаан хугацаанд тэнэгэлсний дараа алхам хийхээр шийдэж. Магадгүй чи надтай хамт нэг өдөр хамт гарахгүй юу гэж асуухад Джесси хэрвээ чи хүсвэл гэж хэлсэн. Гэвч тэр дараа түүнийг найз залуутай гэж бодно. Чамд магадгүй найз залуу байгаа байх гэж хэлээд тэр шалтгаан хэлэлгүй явсан. Killian өөрийнхөө үйл явцыг бичгээр YouTube-д бичлэг оруулахар шийддэг. Энд тэрээр өөрийгөө танилцуулаад биеийнхээ пропорцийг харуулдаг. Зураг авалтсан явцад тэрээр маш их өвдөж газар унсан тул бичлэгийг дахин эхлүүлэх хэрэг гарсан. Гэвч интернет дээрх сэтгэлдлүүд харгас байлаа. Нэг өдөр тэрээр гэрт нь засвар хийсэн хэсэг хүмүүс рүү уцтаж, тэднийг ажлаа муу хийсэн хэмээн гомдлож, дахиж засвар хийхийг шаарддаг. Би одоо тэнд очиод толгоогч нь задлаад хуваачихна. Тэд татгалцаад Killian өөрөө шийтгэл өгөх гэж машиндаас очиод тэр газар очтол дэлгүүр нь аль хэдийн хаагдсан байв. Killian хаалгыг эвдэж ороод бүх зүйлийг сүйтгэн хайж эхэлсэн. Тэгтэл гэнэт хүчтэй өвдөл түүнийг давж унгаж тэр нь хагарахаар шилээр өөрийгөө гэмтээсэн байж. Ямар ч байсан тухайн газраас цухтыг оролддог. Олон үйл явдал түүнд тохиолдож машинтай осол хийгээд эмнэлэгт хүргэгддэг. Эмч нар түүнийг шалгаад түүнд хүнд онш тавьжээ. Түүнийг хэрэглэж байгаа эм тариа бэлтгэлүүд нь хүчтэй бөгөөд өндөр даралт үүсгэж, удахгүй бүх эрхтэнгүүд нь ажиллагаагүй болох тухаас сануулдаг. Тэд мөн түүний илгэнд нь хавдар байгаа бөгөөд яаралтай мис засал шаардлагатай гэж түүнд хэлнэ. Гэхдээ Killian мис засал хийхээс татгалзав. Тэр үдшийн цагаар эмнэлгээс зогтож стероидуудыг үргэлжлүүлэн хэрэглэсээр байв. Түүний хамгийн их уурыг нь хүргэж байгаа зүйл нь хөл хийгээд байхад хөл нь томрохгүй байгаад уур нь хүрч байв. Өдөрт 6000 ккал идэж байгаа хэрнээ хүссэн жиндээ хүрч чадахгүй байсан. Зөвхөрөнгөө орсон тэрээр хүмүүсийг яаж өөртөө татах вэ гэдэг талаар Google-с хайгаад энгийн нэг зөвлөгөөг олдог. Энэ нь бол инээмсэглэл юм. Ингэсэн ч түүний хандлага нь өөрчлөгдөв юм. Дургууг нь хүргэсэн үйлчлүүлэгчийн Белло руу нулимчдаг. Гэнэт нэг өдөр Джесси түүний үдшиг хамт өнгөрүүлэх саналыг зөвшөөрдөг. Үүний дараагаар Killian усанд орж үсээ янзалж хамгийн сайхнаараа хувцаслан уулзалтандаа бэлддэг. Тэр Джессиг нүүрэнд нь хүрэхэд инэв. Чамайг уруу татлаа гэж Killian инээмсэглэн хүлээн зөвшөөрөв. Чи дуртайгаа бодож болно чамд сайхан өнгөтэй гэх мэтээр хариулв. Killian дэлгүүрт ажиллах дургүй бөгөөд зөвхөн Джессиг харахаар ээлж бүртний ирдэг байснаа хэлв. Тэдний яриа хөөрөө эхэндээ сайхан давгүй өрнөж байсан ч Killian гэнтэл нас барсан эцгийнхээ талаар ярьснаар ярианд явхаа байдаг. Миний эцэг нас барсан, миний ээж ч мөн нас барсан. My mom's dead too, actually. Oh my god. Ээжийг нь аав наасан тухай ярьдаг бөгөөд тэгээд дараа нь өөрийгөө буудсан гэдэг. Дараа нь Killian цэсээс 7 өөр төрлийн хоол захиалдаг. Джесси удахгүй
түүнд маш том алдаа гаргасан болохоо ухаарч эхэлсэн. Killian Brad Vanderhorn-ыг хэн болохыг Jesse мэдэхгүй байгаад нь шоконд орно. 2015 оны Mr. Olympia-гийн дэд байр. Killian Jesse-гээс ямар хөгжим сонсдгийг асуугаад өөрөө ч бас нэг өдөр Mr. Olympia болохыг хүсдэгэ энгийн байдлаар дурдв. Тэрээр мөр олон 2 гарын булчингаа хэрхэн хөгжүүлдэг, дасгал сургуулийн аргууд болон булчингийн өсөлтийн талаар тасралтгүй ярьж байв. Хүний бие 9, 10, 11, 12 дахь давталтанд дасдаггүй. Энэ нь өвдөлтийн хил хязгаарыг давах ёстой гэж хэлнэ. Хөөрхий Jesse түүний бэлтгэлийн үеийн бөөлжис хүрэх дотор муухаарах тухайг яриаг сонсоод бүрэн цочирдож ариун цэвэрийн өрөө рүү орё гэж хэлээд гарчээ. Үнэн дээр тэр ресторан руу дахиж оролгүй зөөгчдөд би буцаж ирэхгүй гэж Killian хэлээрэй гэж хүссэн байв. Your friend, she wanted me to tell you that she had to leave. Killian урам хугарсан ч бухимдлаад арахын тулд их хэмжээний түргэн хоол амттан захиалав. Тэр Brad Vanderhorn загтал бичгээ үргэлжлүүлж хувийн амьдралынхаа бүх нарийн ширийн зүйлийг хуваалцаар л байв. Удалгүй дараагийн тэмцээнд бэлдэж эхэлжээ. Ингэвч тэмцээн рүү явах замдаа тэр урд нь дэлгүүрийг нь сүйтгэж байсан нөхдүүдэд дайруулдаг. Хүүхнээс болсон хугарсан хавиргаа байран өвдөлтөндөө тарчилж байсан ч Killian машина унан тэмцээн рүүгээ хурж очжээ. Ховцоо тайлж олныг түлхэн зам тавь гэж ойролсоор тайзны зүг алхав. Түүнийг галзуурсан мэт харагдаж байсан тул хинч зогсоох зүрх хүрсэнгүй. Аз болж яг тэр үед нь түүний нэрийг дуудаж байслаа. Тайзан дээр гарч ирэхэд үзэгчид ба шүүгчид бүгд цочирдон тэр хавцсан цуснд будагдсан байв. Killian позо барих гэж оролцсон ч бие нь өвдөлтөөсөө болж чичирч нулимс нь хацраар урсан гарч байлаа. Эцэст нь тэр хүчээ барж дийлэлгүй унсан. Сэрэгт нь мөсөн усанд дүүрсэн байваа. Түүний тайзан дээрх бичлэг богино хугацаанд интернетэд цацагдан ууралсан Killian олсон бүх тэмцээний бичлэгээ устгаж хөргөчөө хостолдог. Тэр дараа нь хананда байсан бүх пострыг уурж хаяад яддарч унтлаа хэвтлээ. Дараа нь Killian сэтгэл зүйчтэй худлаа ярьж Jesse-тэй үерхэж байгаа. Бүр сэтгүүлийн нүүрэн дээр зураг нь гарсан гэж худлаа ярина. Тэр одоо миний найз охин болсон. Надад маш их сайн. Тэр бүх зүйлд төгс байгаа мэт дүрээсв. She's my girlfriend now. She likes me a lot. Тэр орой Killian бие үнэлэгч гэртээ авчирв. Ингэвч удалгүй тэр стероидын хамгийн гаж нөлөөнд өртсөн байлаа. Түүний эргët нь босгоо байцгаж. Хачирхалтаа үүнээс хойш Killian үйлчлүүлэгчдтэй өмнөхөөсөө илүү сонио харьцаж эхэлсэн. Ингэвч удалгүй үйлчлүүлэгчид түүний талаар гомдол гаргаж хамт ажиллагчид нь түүнтэй хамт байхыг хүсгээ болсон. Эцэст нь менежер нь түүнд уучлаарай чамайг халъя гэж хэлнэ. Killian бухимдан миний нэр дүр төрх танаа дэлгүүрийг алдартай болгож байгаа шүү гэж маргасан ч менежер нь нэр дүр төрх гэнүү чамайг хинч мэдгүй гэж хариулав. Тэр үед Killian бараг л менежерийнхээ толгойг хаг цохиж тархийг нь шүлшиг уухад бэлэн байлаа. Нэг л өдөр Killian кафед сууж байтал өмнө нь түүнийг зодсон эрэг гэр бүлийнхээ хамт байхыг харжээ. Тэгээ нөгөө хоёр түүнд болидо овшон би гэр бүлтэйгээ байна гэж хэлдэг. That's enough. Please, I'm with my family. Гэвч Killian тэдний ширээнд очиж хүүхдүүдэд нь эцэгч нь миний толгойг төмөр хоолоогоор хаг цогсон гэж хэлээд Coca-Cola ууж болохгүй шүү гэж анхааруулдаг. Hey, don't drink this. Okay? Дараа нь өөрөө буцаж сууж нэг амьсгаагаар нэг кола уучдаг. Don't look over here. Юу гэж чи надаас хол бай. Гэвч тэр уурлан орилж бусад үйлчлүүлэгчдийг тархан, хаалцсан, хулчгаар, муухай, намхан гэж доромжилж эхэлсэн бөгөөд дараа нь гудамжинд гарч машины цонхыг толгоогоор цохиж хагалжээ. Удалгүй цагдаа нар ирж түүний гарыг мушгиж бороохоогоор цохиж нүд рүү нулимс асгаруулагч цацдаг. Нэгэд бити үхээрээ новшмэн гэж хэлдэг. Killian хэд хэдэн хууль зөршид машины эзэнд $1200 төлөх өртөө болсон. Байдал улам хүндэрснийг ойлгосон тэр хуульчтай баярлаж надад туслах гэж оролдсон баярлаа гэж хэлээд явжээ. I want to thank you for your time and for trying so hard. Машинда суун явахдаа тэрээр энд байгаа бүх хүнийг буудаж албал ямар гоё бол гэж бодов. Удалгүй түүнд янз бүрийн бууны эд анги агуулсан багцууд ирж эхэлнэ. Тэр эд анги бүрийг нийлүүлж автомат буу бүтэв.
and in the twinkling of Хурдан хугацаанд түүний зэвсэглэл томорч гар буу их хэмжээний сомтой болов. Шөнөөр тэрээр шөнийн клубүүдээр явж танихгүй хүмүүст поз байран гайхуулдаг. Харин өдрөөр бууныхаа бэлтгэлийг хийдэг болов. Аимшиг зүйл болох нь нэг нь тодорхой болжээ. Тэгтэл удалгүй уц дуугарлаа. Brad Wanderhorn түүний шүтэн тэр олон жилийн турш захидал бичиж ирсэн Mr. Olympia Brad хотод ирж байгаа бөгөөд өөртөө уулзъя гэж санал болгожээ. Killian Brad-ийн зураг авалтын үеэр очиж бодибилдингээр бахархах хүсэл нь дахин дүрлэлцв. Brad түүнд цаашаалаа үг хэлж бүр хэвлийн булчинд нь хүрэхийг зөвшөөрөв. Чи төгс байна, миний хамгийн том шүтэн бишрэгч үү гэж асуудаг. Гэвч удалгүй Brad түүнийг дооглон инээж Killian түүнийг төвчээгүй. Brad эхнэр хүүхдүүдтэйгээ уцаар ярьж байх хооронд Killian чимээг өхөн трейлерээс гарч явдаг. Дараа нь тэр Brad руу олон удаа залгаж бид найз байж болох уу гэж асуув. Чи надад ингэж хандсан шүү дээ. Над руу эргээ залгаарай гэж гуйжээ. Нэгэн шөнийн клубт Killian мансуурсан нэгээр ойртон хамт арийн цэврийн өрөө рүү орж ам оруулъя гэж санал болгожээ. Тэрээр дэлхийд хорсон солиотой хүмүүс шиг л хашгирч байлаа. Killian надад буу байгаа. Гэхэд нөгөөр гадагшаа гараад тэдний тархийг шалан дээр цацчих гэж хэлнэ. Аз болоход Killian тэр өдөр нэг ч хүнийг алсангүй. Гэхдээ тэр Brad руу удахгүй би хин нэгнийг ална гэсэн мессеж илгээдэг. Тэр шөнө Killian гар буутаага нэг эрийн герт дайр оржээ. Түүнээс чи намайг санддаг уу гэж асуув. Тэр хүн нь Killian-ы оролцсон тэмцээний шүүгч бөгөөд тэр шүүгч нь Killian-ы хөлийн арын булчин муу гэж дүгнсэн нь Killian-д гүн зүрхний шарх үлдээсэн юм. Шүүгч айж дагжин чичирч комст бичгээр уучлал үсье гэж амласан ч хитрхи оройтсан байлаа. Тэгэд Killian нөгөө эрт хувцас тайлгаж шаарддаг. Killian түүнд дотор хувцастайгаа үлдхийг тушааж хөгжим массаж бодибилдингийн поз байр гэж тушаа. Тэгээд түүнд үргэлжлүүл арын поз инээ гэж хэлнэ. Дараа нь тэр шүүгчийг өвдөг дээрээ сөхөрхийг тушааж шүүгч ам гуйсан ч Killian гинэт эргэж буугаараа буудлахгүй гарч оддаг. Дараа нь тэрээр Google руу орж хүмүүс яавал намайг үрд санан дурсах болоо гэж бичив. Хариулт нь эр зориг гаргаж түүхийг өөрчил гэж хэлдэг. Killian энэ үгийг сэтгэлдээ шингээж ханан дээр Killian Maddox энд байсан гэж бичээд буугаар дүүрсэн цүнхээ аваад Brad Wanderhorn-ы шоу руу явжээ. Brad тайзан дээр байхад Killian цүнхнээсээ буу гарган түүн рүү алхаж эхэлсэн. Тэр шүтээний хэсэг ажиглаж зогсоод бууныхаа амийг дээшээ өргөв. Ингэвч буутахын өмнө нөх мөчөд түүний бүх амьдрал нүднийхээ өмнө эргэлдэж эхэлсэн. Их багнаас өвөн тайзан дээрх бахархлын мөчн яг тэр мөчөд дотор нь ямарваа нэгэн зүйл өөрчлөгдөх шиг л болдог. Тэрээр би бүр мөсөн яхаа алдсан замаа алдсан хүн биш шүү дээ хэмээн ухаардаг. Killian бууга буулгаж эргэж гүсээр гэртээ очиж өвөөгөө тэрэн ойлдог. Дараа өглөө тэр бүх зэвсгээ саалгаж төмөр замын дэргэд орхиод гэртээ орчин бүх юм таараа стероидуудаа суул дурлууга урсгажээ. Гаражд өөрийнхөө зургийг авч хананд өлгөө. Түүний оюун ухаанд нэг л бодол үлдсэн байлаа. Нэг өдөр дэлхийд даяар миний нэрийг мэдэх болно гэж хэлдэг. Энэ бол дэлхий дээр нэрээ үлдэхийг хүссэн хүн Killian Maddox-ийн өсөлт ба уналтын түүх юм. Хэрвээ энэ түүх таалагдсан бол лайк дараарай. Дараагийн түүх үнэс ч илүү хүчтэй байх болно.